Өдөрт унтдаг шүү дээ. 10. Заримдаа 11 гэж хэрдэг. 12 ч юм уу. Арахад гоё яадаг заяо. Гэт ярахад хэцүү байдаг. Би нөгөө том хүмүүсийн хэлж байгаа юмыг мэдэхгүй болохоор хэцүү. Би заримдаа хэлж байгаа зарим үгээ ойлгодоггүй. Гэхдээ л миний ажил гоё. Монгол хүүхдүүдийн унтах цаг жил ирэх тусам багасаар байгааг судалгаа хэлж байна. Үүн амьдралын буруу хэв маяг, цахим орчны хэрэглээ зэрэг нөлөөлөх болжээ. Хэрэв тогтсон цагт унтдаггүй, буруу нойрны зөвшөөрөлтэй бол хүүхдийн дархлааны систем гэмтэж, сэтгэн бодох чадвар буурдаг байна. Мөн хүүхдүүдийн өсөлт хөгжилт сурам нөлөөтэй шүү эцэг эхчүүдээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр 0-аас 2 насны хүүхдүүд 10-аас 14 цаг, 3-аас 5 насны хүүхэд 10-аас 13 цаг, 6-аас 12 насны хүүхдүүд 9-аас 12 цаг, 13-аас 18 насны хүүхэд 8-аас 10 цаг унтахыг зөвлөдөг байна. Тиймээс эцэг эхчүүдээ хүүхдүүдийн эрт унтуулж эрүүл мэндэд нь анхаараарай. Өнөөдрийн мэдээд анхаарал хандруулсанд та нартай баярлалаа. Хөтлөгч Насын Эрдэнэ байлаа. Баяртай.